Багнуур хувьцат компани нүүрсний үнийн асуудал байдаг. Уурхайг дагсан үйлдвэрлэл юу байх вэ гэхээр энэ нүүрс химийн үйлдвэрлэлийг зохицлуурыг барьж байгуулах асуудал бол олон жил яригдж байна. За ер нь бол одоо Эрдэс Монгол дээр бас техник эдийн засгийн үндэслэл боловсрогдоод үндсэндээ дуусж байна. Эх 7 хоногоос эрдэс соёлын зөвлөлөөр орох ийм одоо чигтэй байгаамаа. За Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбогдуулаад энэ жил хятадаас нүүрс авч агаарын бохирдол 35% буурсан гэсэн дүмэдэд байна. Тийм учраас цаашдаа бид нэр одоо дандаа гаднаас авдаг биш. Юуны тулд уурхатай байлаа. Уурхаагаа дагсан ийм одоо нүүрс химийн үйлдвэр байгуулах асуудал яригдж байна. Бодлогыг нэгтгэж уялдуулж алийг төшгөлсөн одоо аль бодлогоор тэзүүгээр явах юм бэ гэдэг энэ асуудлыг тодорхой болох хэрэгтэй гэдэг үүднээс нэгт асуудал яригдж байна. За хоёрт одоо хэрэглэх газрын даргын ирсэн дээр налаах Багнуур дүүргүүдийг улсын зэрэгтэй хот болох асуудал хот хуульчлагдсан боловч бас өнөөдөр тодорхой ажил хэрэг болоогүй байна. Багнуур дүүрэг цаашдаа аж үйлдвэрлэлийн бүс оройн дүүрэг одоо бие даасан хот болж өгөх бүрэн боломжтой. Өнгөрсөн хугацаанд бид нар бас 50 мегаваттын батарей хоримтлуурын станцыг барьж байгуул дууссан. Зүүн бүсийг хангаж байгаа эрчим хүчний дулаан одоо түгээх дамжуулах компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотын 60-70%-аар хангаж байгаа ТЭЦ 2, 3, 4 амгалан станцуудыг түш эрчим хүчээр хангаж байна. Ийм аж үйлдвэрийн за улсын хэмжээнд одоо байхгүй том хүчин чадалтай төмөр арматурын үйлдвэр ажилтнанд ороод үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байна. Улсын чанартай томоохон барилгын ажлууд дээр энэ одоо арматурын үйлдвэр бүтээгдэхүүнээ нийлүүлээд эхэлсэн байна. Гэх мэтчлэн юм томоохон одоо бүтээн байгуулалтын үйлдвэрлэлийн ажлууд эхэлж байгаа учраас цаашдаа бол Багнуур дүүрэг бие даасан хот болж хөгжих болцоо боломж байгаа гэдгийг хэрэглэх газрын даргад энэ яамдуудын бодлогыг уялдуулж нэгтгэх шаардлагатай байна. Тодорхой болгох хэрэгтэй байна. Олон юмыг ярмааргүй байна гэдэг ийм асуудлуудыг л одоо хэлж ярьж явж байна.